Монгол Улсын ур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол-Япон улсын бизнес форум өнөөдөр боллоо. Энэ форумд Монгол-Японы 200 орчим төр хувийн хвшлийн төлөөлөлд оролцож хамтран ажиллах талаар санал солилцлоо. Япон-Монголын засгийн газар төр хувийн хвшлийн оролцоотой ногоон шилжилт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүчний үр ашиг, дулааны шийдэл, мал аж ахуйн тогтвортой менежмент зэрэг төслүүдэд хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Японы бол Монголын аж ахуй нэгж хамтраад шинэ инновацлог техник технологиг Монгол улсад нэвтрүүлэх тухай асуудал байна. Гэхдээ энэ нэвтрүүлсэн зардал мөнгийг тодорхой хэсгийг нь бол Японы засгийн газраас тэр компаниуд дэмжлэг болгож өгөх гэсэн бололтгоо тусламжаар. Японоос бол маш том компаниудын төлөөллүүдээс ирсэн байгаа. За бас Монголын бас энэ уур амьсгалын өөрчлөлтийн байгаль орчны салбарын ногоон технологийн салбарын бас зарим компаниуд ирээд одоо энэ Япон хамтрагчтайгаа хамтрах юм бол одоо түрүүний хэлсэнчлэн одоо маш олон хөрөнгө оруулалтууд бол Монгол оронд орох боломжтой болох юм байна. Парис хэлцээрийн 6 дугаар зүйл нь улс орнуудын хооронд уур амьсгалын хамтын ажиллагааг зах зээлийн механизмаар хэрэгжүүлэх боломжийг олгодог. Энэ хүрээнд Японоос хамгийн сайн жишээ буюу GCM байгууллагыг байгуулжээ. Энэ нь хамтарсан гэртээ олгох механизм буюу уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэж нүүрс хүчлэн хийх бууруулах механизм юм. Энэ механизмыг Япон улс санаачлалнаас хойш 31 дахь улстайгаа хамтран ажиллаж байна. Монгол улс хамгийн ихний улсуудын нэг юм а. Монгол улс өөрөө олон тулгамдсан асуудалтай байгаа. Үүнээс байгаль орчин дээр үүссэн олон асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Үүнд үндэслэн хувийн хвшлүүдийг татан оруулах нь чухал байна. Бид хувийн хвшлүүдтэй уулзалт зохион байгуулна. Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа газруудад тулгамдсан асуудал дээр нь туслалцаа дэмжлэг үзүүлээд явдаг. Японы засгийн газар болон байгаль орчны яам, эдийн засаг, аж үйлдвэрийн яам төсөл хэрэгжүүлэлттэй холбоотой санхүүжилтээр томоохон дэмжлэгийг үзүүлж байгаа. Японы 200 гаруй компани нүүрс хүчлийг бууруулах ногоон төслүүдэд Монголд хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Хамгийн гол нь эдгээр төсөл дээр хамтарч ажиллах Монголын түнш байгууллагууд хэрэгтэй байгаа гэлээ. Их хвшлэн эрчим хүчийн ногоон технологиг ашиглаж нүүрс хүчлийн хийг бууруулах төслүүд юм. Үүнд Японы засгийн газраас 50 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээр төсөл дээр дотоодын компаниуд хамтарч ажиллавал хөрөнгө оруулалт татгаас эхлээд Монгол улсын иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах боломж ихсэх юм а.